Сайн бацгаана уу? Налагчуудаа хайрдаг үе. Мэнчилгээ хүргэлзээ хамт олноос та бүхэндээ ээлжид шинэхэн дугаараа төлөвлөж байна. Найзаар минь намайг таньдаг учиртай гэсэн дуу хүртэл байдаг шүү дээ. Нартад намайг түшиж явдаг эрхэм хайртай найз мөнх отхондоо химэн хаяглаж найз цацаагийнхан зүгээс өнгөрсөн ч гэсэн чамдаа төрсөн өдрийн минь хүргэе хязгааргүй хайртай шүү хэмээн илгээсэн гинтийн билгийг хамтдаа уламжилж найзуудын ариун нандан хайрыг гэрчилцгээе. Хүсэж байна. Арухан дуулыг бэлэг. Сабано. Мэнчилгээ үргэлж маань үргэлжилсээр яг энэ цаг мөчид мөнх хотон бүсгийг зарим хөрөлцөн ирээд байна. Юуны өмнө энэ өдрийн минь хүргээ ажлын тавтай байна уу? Сайн байна. Баярлаа. Мөнх хотхон тэгээд ажиллаа хийгээд тун завгүй байхад мөчрөө гинт бичлэг бэлэг болчоор их гайхаж байгаа болов гэж бодож байна. Ирсэн хэрэг явдлаа танилцуулъя. Манайх налагчуудаа хайр түгээгээд эрхэм сайхан бүсгүйд гинтийн бэлэг манай хамт оролцооноор дамжуулж ирсэн байна. Тэгэхээр энэ бэлэг нэг өдөр хоцорсон. Өнөөдөр бол 11 сарын 29. Харин өчигдөр буюу 11 сарын 28-ны өдөр таны төрсөн өдрийн баяр тохиосон. Сайхан баярлсан уу? Гоёсон. Сайхан баярлсан. Тэгэхээр бичлэгнийхээ ихэнд танд хорвоод мэндэлсэн Хоске баяр төрсөн өдрийн мэндийг дэвшүүлж байгааг мань хүлээн авна уу? Баярлаа. За тэгээд оройтсон ч гэсэн уучлаарай төрсөн өдрийн мэнд хүргэе гэд онцгойлон гинтийн бэлэг ирсэн байна. Ер нь яг сэтгэл зүрхэндээ таамаглаж байгаа хүн байна. Хүлээж байгаа ч юм уу? Төсөөлгүй тоолсон. Дархнаас дэж магадгүй. За тэгвэл мэдээж хөтлөгчийн гарт маш гоё бэлэг байгаа. Тэгээд бид бүхэн бэлэг гэхээсээ илүү сэтгэлийн үгийг хүргэх нь манай хамт олонны зорилго байдаг учраас хоёулаа танд хаягалж ирсэн сайхан үгсийг маш сайн сонсъё. Тэгвэл бэлэг хинээс вэ гэдг нь тодорхой болох юм шүү. Төрсөн биш ч төөрөлдсөн их хувь тавилангаар учран золгож, төрснөөс өөрцгүйгээр үерхэж нөхөрлөж төө зайгүй ихээр ижилдэн дашсан эрхэм хайртай найз минь чамдаа гэж хаягалсан байна. Намрын навчил шиг гундахад минь намраа бороо шиг шаагахад минь нартад дандаа намайг түшиж байдаг найз чамаараа би чинь хорвоод гойж явдаг юм шүү. Тэнгэр нурж тэнгис ширгэж байсан ч бид хамтдаа найзууд, хазгаа гიშгэж халтарч унж байсан ч бид хамтдаа найзууд юм шүү. Чамдаа өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе. Чанга твэрэн үнсийгээд найз цацаагийнхан зүгээс илгээсэн байна. За тэгээд эрхэм бүсгүй танд өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн минь хүргээд найзынх нь хайр шингэсэн гоё бэлгийг өргөн барь хүлээн авна уу? Найзаа гэж дуудах хүнтэй дэби. Найзалж явах зүрх сэтгэлтэй хүн. За тэгээд мөнх хотхоо одоо бас бид нар тэндээс гинтийн бичлэгтэй явж байгаа. Найз нь онцгойлон яаж хүлээж авсан бол гэд хоёуланг үзээд сууж байгаа болоо. Сэтгэлээсээ найздаа бас хандаж гоё үг хэлээд хөө. Баярлалаа. Би бол амар өчтөр хоолнд орно гэж амжааг байхгүй юу? Тэгээ маргааш гисэн чи харин бас амжихгүй болчихсон. Тэгээ өнөөдөр жаахан уралдчихсан гэдэг. Баярлалаа. За дэлгүү яг хоо тэгээд цацааны их олон зүйлийг хэлсэн. Бид хоёр 10 жилээс хойш нөхөрлөөд одоо баг 10 жил болсон байна. Тэглүү яг хоо тэгээд энэ их гоё найзын нөхөрлийг гэрчилж ирсэндээ бид бүхэн бас маш их баяртай байна. Тэгээд энэхүү бичлэгээр дамжуулаад бас нэгэн эрхэм хоёр хүнд баярлалаа гэж хэлүүлэхийг хүссэн. Тэр нь мэдээж мөнх хотхон хэмээх бүсгүйд хүмүүн заяаг хайрлсан аав ээж хоёр нь маш сайхан хүмүүс байдаг юм аа. Надад бас баггүй их тус хүргэж байсан болохоор найзыг минь төрүүлж өсгсөн та хоёртаа бас баярын минь хүргэж талархтгаа дамжуулсан. За тэгээд найзын сайхан холбоо, найзын сайхан хүндэтгэл улам бүр батчих болтгоо сайн сайхныг хүсье. Баярлалаа. Мэдлэгийг нь уламжлнаа гэж хоёртаа. Баярлалаа. Сайхан баярлалаа. Ажлын амжилт хүсье тань. За. Аслаа батсан онжилүүдээс алт шиг тунаад надтай үлдсэн алга димэн хэшиг ихэсэтгэл антнайц чамда жаргалыг хүсье